Энэ дээр зогсож байгаа гэсэн үг. Аха. За энэ хүн маань өмчсөн газартай байсан. Үйл хөдлөхөөр оруулсан гэрчлэгээтэй. 483 м квадрат гэрчлэгээтэй байсан. Тэнгүүд 23 онд энэ хүн хүсэлтээ өгөөд өөрийнхөө өмчлөлийг цуцлуулсан. Өмчлөлөө дуусруулахаар хүсэлт гаргаад 23 оны 19 сарын 22-ны ийм зүйлээр дуусруулсан. Энэ асуудал нь ямар асуудал байгаа гэхээр ах トゥ ус нийлээд нэг 5 сургуулаа нийлээд энийг барьж яасан. Яг үндсэн мэдчихсэн анхандаас болцсон. Тэгэхээр Чулуунбатноо энийгээ дахиад эзэмшихээ гаргуул яа даалгавар авахгүй авъя гэдэг хүсэл өгөө явж байгаа. Тэнгүүд энэ зөвшөөрлгүй барьсан барилга дээр бид нар талбайгаас бас жоохон илүү дутуу асуудал байгаад байгаа учраас тэн дээр нь манай газар эзэмших нь олгоогүй. Хот байгуулалтаас болохоор даалгаврыг өгөөгүй. Бид нар төр нийцүүлээ та үнэлгээ хийгээд өгье гэсэн чинь та жишээл байхгүй байхгүй. Нэгээс хууль болсон гэсэн. Ойлголоо. Та бичиг баримтаа аваагүй байж хата энэ барилгаа эхлүүлсэн байгаа байхгүй юу? Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр та өөрөө одоо хууль зөрчөөл явцсан гэсэн үг. Ийм том объектыг хууль журам зурсны дагуу Агийн даалгавар барилга огсорт тэгшүүлэх гэж болдгоо байхгүй юу? Урд нь танаар хандсан маш олон албан танахаас ирсэн юмнууд байгаа. Тэгээд бид нэр ерөнхийдөө нөгөө бас тодорхой төрийн байгууллагууд руу хандсан бичигднэр байгаа учраас Агийн даалгавар юмудаа аваагүй юм билээ. Хамгийн анханасаа та барилга эхлүүлэхэд даалгавар аваагүй, даалгавар авахд газар чи эзэмших хэрэгтэй байх хэрэгтэй, эзэмших эрх чинь байгаагүй байжгаад энэ барилга эхлүүлсэн учраас хууль зөрчиж байгаа. Тэгэхээр энэ бусад объектуудыг бол өөрөөр явна. Зөвшөөрөлтэй объектууд бол нэг өөр те. Зөвшөөрөлгүй объектууд өөр. Танах чинь хамгийн хүнд тохиолдол болж байгаа. Хууль бусаар барилга эхлүүлсэн зөвшөөрөл авахгүй. За энэ хажуутлын объектууд би бүгднтэй одоо ингээ явах гэж байна.